За сайн арилжаачтай энэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээд эхний арилжааныхаа энэ forecast-ийг өгье. За тэгээд арилжаач University маань дөнгөж сая launch хийсэн байгаа. Тэгээд эндээс орж та бүхэн маань энэ серверт нэгдэж мөн энэ дээрээс нэмээд арилжааны үн төлбөргүй сэтгэл зүйн тасгалжуулалтын курсыг маань үзээд өөртөө өөрчлөлтийг хийж эхлүүлээрэ. За тэгээд мэдээж надаас асуух зүйл байх юм бол шууд асууж иж болно, тусгаалan холбогдох болоос холбогдож болно гэдгийг би хэлмээр байна. За тэгээд энэ 7 хоногийн арилжааны ямар гоё боломжууд байна харцгаая. За тэгээд эхлээд бол хэдүүлээ шууд алтан дээрээс ирээд эхлэе. За тэгэхээр алтын хувьд бол угаасаа энэ weekly chart-аар бол ерөөсөө дээшээ байгаа. За яг daily дээр ингээ харагдаж байгаа ч гэсэн ерөнхий байдлаар бол ингээ дээшээ гарах гад тэмүүлээл байсан. Тэгтээ бас энэ доотлынхоо цэгээс ингээд эсэргүүцэл аваад яваад байгаа. Ер нь wave-ээр харах юм бол энэ маань өөрөө нэг ийм ABC гэсэн ийм томоохон засварыг ингээд хийцэн байгаа. За тэгээд энэ засварыг хийцэн бол дараачийн одоо хөдөлгөөн нь дээшээ импульс явж эхлэх ийм нөхцөл харагдаж байгаа байхгүй. Энд импульс байсан бол A, B, C гэсэн дахиад импульс явж байгаа жоохон correction буюу add pattern те манай эрхмээ домогт эрхмээ трейдерийн мэдэх зааж исэн add pattern тэгээд дараачийн импульс гарч ирээд ер нь бол 3450 руу энэ 8 сарын одоо сүүл гэхэд бол явж monthly chart candle маань энэ дэшээ сэтэрч хаагдах юм боломжтой нэг 10 хоногийн дотор ингэж харагдаж байна. За тэгэхээр gold дээр бол дэшээ арилжаа байгаа. Мэдээж энэ тодорхой хэмжээнд баг зэрэг бас дахиад унжорж ирээд буцаад дээшилж болно. За тэр үед нь бол тодорхой хэмжээнд хэрэг унаад ороод ирвэл өсөх үед нь pullback дээр нь дахиж орё гэдэг ийм нөхцөлийг харж болно. За gold юм байна. За тэгэхээр DXY-ийн хувьд бол бас эндээс харахад бол дахиад доошоо ийшээ явах ер нь бол нөхцөл бол бас байгаа гэж ажиглагдаж байна. Энд одоо ингээд тренд лайн бас ингээд сэтэрсэн байна те. A, B, C гэд яг үндсэн тренд бол ингээд даун байгаа. Дээрээсээ даун байгаа. A, B, C гэд дууссан байгаа. Тэнгүүд импульс явлаа, correction явлаа, импульс явлаа, correction явлаа, импульс явлаа. Ингээд долларын индексийн хувьд бол бас ийм доошлох ийм нөхцөл байдлаас ажиглагдаж байгаа. Учираас таад мань доллар дээр ямар арилжаа хийхийг бас сайн ажиглаарай. За тэгээд мөнгөний silver дээр бол бас ер нь баг зэрэг дээшээ бол ажиглагдаж байгаа. Гэхдээ silver маань бол алтнаас өөр тодорхой хэмжээнд өсөж жоод нэг хальт доошлцоод буцаад дээшилж бол ийм магадгүй ийм нөхцөл байдал байгаа. Silver дээр тийм ч олон арилжаа хийдэггүй байх гэж бодож байна. За euro USD болон pound USD-ийн хувьд гэх юм бол за pound USD дээр бол энэ маань өөрөө дээшээ импульс хөдөлгөөнүүд ер нь бол яваад байгаа. Daily цагаараа тий. За тэгэхдээ энд нэг ийм rejection аваад тодорхой хэмжээнд буугаад ороод ирсэн. Одоо энд нэг юм бас add pattern үүсэж байна. Тэгээд нэг тодорхой хэмжээний импульс явцсан. Дахиад correction явж байгаа. Дахиад нэг ийм өсөлт гарч ирэх ийм нөхцөл байдлыг ажиглаж байгаад арилжааны төлөвлөгөөний дагуу арилжаандаа оролцохыг бас зөвлөж байна. Мэдээж арилжааны төлөвлөгөө яаж бүтээх вэ гэж та бодож байгаа бол миний энэ үн төлбөргүй курсээр дамжуулаад та хэд маань арилжааныхаа төлөвлөгөөг бас бүтээх энэ боломжтой байгаа шүү. За тэгэхээр арилжааны төлөвлөгөө журналын ийм систем танд ингээд бэлгэлэхээр хүлээж байгаа үн төлбөргүй ийм сургалт байгаа. За тийм байна. Арилжааны төлөвлөгөөгөө аюу сайн мөрдөхийг та ер нь л захий. Тэгэх юм бол мэдээж тууштайгаар ашиг хийх тэр систем маань бүрдээд эхэлнэ гэсэн үг. Окей. За австрал доллар болон долларын хувьд гэх юм бол ер нь бол австрал доллар маань нэлээд суларч бас магадгүй юм нөхцөл байдал байгаа. Эндээс ингээд нэг тренд лайн байсан. За энд ингээд сүүлийн доо байсан байгаа. За энэ доовыг ер нь бол доошо сэтэрсэн. Тэнгүүтээ нэг A, B, C гэсэн ийм correction ер нь ороод ирсэн байгаа. Энд A, B, C тэ. Тэгээд яг энд байгаа доо өвдөрсөн нөхцлөөсөө импульс, correction, дахиад импульс гэдэг ийм загвар ажиглагдчих байгаа. Мэдээж энэ томоохон хөдөлгөөнийг баг зэрэг засварлах ийм нөхцөл бас гарч ирж болно. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо pullback хийгээд ороод ирвэл дахиад сэлдэж болж байна. Эсвэл эндээс нь сэлдээд stop loss-ыг нь тавиад TP-г эндээс тавьж болохоор нөхцөл бол ажиглагдж байна. За тэгэхээр яг арилжааны төлөвлөгөөнийхөө дагуу
арилжаа хийхийг би одоо захимаар байна. Сая арилжааны төлөвлөгөөг хэрэг бүтээх талаар энд ярьсан те. За миний хувьд бол бас NZD USD дээр бол бас арай нэг боломжтой арилжаа байна гэж хараад энэ дээр бол сая бас оролт хийсэн байгаа. Ийшээ энэ 7 хоногт бол ийшээ доошоо ер нь бол яваад тодорхой хэмжээнд pullback хийгээд дахиад нэг доошлох ийм нөхцөлийг бол хүлээж байгаа. Ийм арилжааны нөхцлүүдийг бол хүлээж байна. За тэгээд USD JPY-ийн хувьд гэх юм бол нэг тодорхой хэмжээнд нэг дахиад унчаад нэг өсчөөд тэгээ буцаад унж бол магадгүй ийм давалгаанууд бол ажиглагдчих байна. Гэхдээ ер нь долларын индексийн хувьд бол доошоо болж байгаа учраас ер нь бас нэг дахиад импульс шууд ороод ирчих бас магадгүй нөхцөл бас байна. Тэгэхээр мэдээний энэ 7 хоногийн мэдээний нөхцөл байдлаас яаж нөлөөлөх гэдэг эндээс анзаарцгаая те. Forex Factory руу ороод. За тэгэхээр өнөөдөр бол CAD-ийн мэдээтэй, маргааш өглөө NZD-гийн хүчтэй мэдээтэй. За pound маргааш core price index-ийг өгөх юм байна. За FOMC энэ сарын FOMC meeting бол нөгөөдөр 4 дахь өдөр юм байна. Өглөө гэж шөнө 2 цагаас те. За тэгээд 5 дахь өдөр Powell одоо нэг асуудалтай байгаа нөхөр одоо Трампын хамгийн одоо нэг асуудал дэвшүүлээд байгаа нөхөр нь бас юм яриа өгөх юм байна. Тэгэхээр USD дээр бол 4 дахь өдөр хүртэл бол иймэрхүү мэдээнүүд байгаа учраас магадгүй 4 дахь өдрөөс маш хүчтэй хөдөлгөөнүүд орж ирж одоо нэг голд болон энэ бусад хөдөлгөөнүүд явж эхлэх болов уу гэсэн ийм таамаглал бас төвшүүлж байна. За тэгэхээр USD Швейцар франк дээр бас харахад бол мэдээж энд бол нэг импульс орж ирсэн тодорхой хэмжээнд дахиад нэг ийм correction явж байгаад нэг импульс бас орж ирж магадгүй энэ Швейцар франкаас хамаарах хөдөлгөөн байж бас болно. Гэхдээ хэрвээ шууд яг мэдээгээр бас ингэх юм бол шууд доошоос ороод ирж бас болно. Тэгэхээр тухайн нөхцөл байдал дээр яг sentiment situational analysis бас хийвэл их зүгээр. Тийм нөхцөл байдал бол байна. За USD CAD-ийн хувьд гэх юм бол энэ дээр маань тодорхой хэмжээнд импульс орцсон A, B, C гэдэг correction ер нь ороод ирсэн. Дахиад нэг ийшээ доошлчих юм бол дээшээ арилжаа хийж болж байна. Бас энэ доошлох арилжааг нь ч гэсэн ер нь бас харж бас болохоор нөхцөл байдал бас ажиглагдаж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр бол энэ чинь ингээд ийм corrective байдалтай дахиад нэг дээшээ явчаад доошлж бас болох юм байна л да. Тэгэхээр нөхцөл байдал бол энд нэг ийм fair value gap байгаа. Энэ gap-ыг ер нь нөхөж авч бас магадгүй. Ийм байна те. Тэгэхээр maybe энэ мэн ч гэсэн өөрөө impulse correction болцсон. Impulse correction, impulse correction, impulse гэд шууд дэшээ бас явчих юм бас нөхцөл байдал бас байж болохоор байна. За тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол яг олон нийт дундаа миний хувьд бол яг ийм major хослууд дээр шинжилгээнүүд өгж байгаа. Харин манай Discord group дээр Арилжаач University-ийн Discord group дээр нэгдсэн хүмүүстэй яг ямар хослууд дээр бүр ингээд детальчилсан мэдээллүүдийг өгж байгаа. За тэгээд Monday VIP, Wednesday VIP гэд ер нь бол ийм бүр тусдаа хүмүүстэйгээ ярилцдаг гоё ийм групп бас байгаа. Тэгээ хүмүүсийн хувьд одоо яг миний гаргаж байгаа арилжааны хөтөлбөрүүд, веб стратеги, арилжааны сэтгэлгээ те тэгээд мэдээлүүд бас орж байгаа товарууд тэгээ бүх одоо хослууд дээр яаж хэдүүл ярилцах вэ гэдэг ийм нөхцлүүдийг бид нар дандаа Discord дээр ярилцж байгаа шүү. Тэгэхээр арилжаач.com хаягаар ороод мэдээлэл аваад таад маань шууд холбогдоод ороод ирээрэй гэж захимаар байна. За тэгээд энэ 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. Голд ер нь л дэш харагдаж байгаа шүү.